Сайн октоо саяхнаас би нэг зүйлийг их анзаарч эхэлсэн юм. Гол сайхны дэлгүүр сургуулийн орчинд өсвөр насны охид тестер будгийг их хэрглэж бас найзынхаа будгийг дамжуулж хэргэлдэг юм байна. Энэ нэрийг айлах гэж биш зэрэмжлүүлэх зорилгоор хийж байгаа шүү. Октоо сармуусны будаг тестэрлэх нь хамгийн аюултай. Нэг багс олон хүний нүдэнд хүрдэг. Нүд бол маш эмзэг эргэтэн. Үүнээс болоод нүд улааж өвдөх, нүдний өрөвсөл, углаа үүсдэг. Зарим тохиолдолд нүдэнд орсон вирус хараанд хүртэл нөлөөлдөг юм байна шүү. Уруулын будгийн тестерээр херпес буюу уруулын хомхой дамждаг. Уруулын хомхойг нэг удаа авбал насан туршдаа үлддэг давтамжтай сэдэрдэг вирус. Өнөөдөр харагдахгүй байлаач аюулгүй гэсэн үг октоос биш. Нүдний тэн eyeliner тестрүүд ч халдвар дамжуулах эрсдэлтэй. Крем, фаундейшн тестерээр батга, өрөвсөл, мөөгөн зүр үүсэх эрсдэл нь өндөр. Тиймээс тестер будгийг нүүрэндээ битгий хэрэглээрэй. Эцэг их асран хамгаалагч та нартай хэлэхэд хэрвээ охинт нь нүрэ будаж эхэлж байгаа бол насанд нь тохирсон, арьсанд нь зөөлөн боломжтой бол органик бүтээгдэхүүн сонгож өгөөрэй. Мөн найзууд будгаа дамжуулж хэрэглэх нь эрүүл мэндэд аюултай гэдгийг нь ойлгуулаарай. Гой харагдах хүсэл буруу биш. Дэлгүүрийн тестер болон найзынхаа будгийг дамжуулж бүх хэрэглээрэй.